За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ урт наслахад туслах 10 төшлийг хуваалцъя. Ихэнх ахмад наснуудын урт наслахад нь нөлөөсөн хүчин зүйл нэгдүгээрт нь тэдний удамсан гэр бүлийн генүүд, хоёрдугаарт нь эрүүл амьдралын зөв дадал зуршилт нөлөөдөг байна. Генетикийн тухай шинжлэх ухааныг үүсгэх аргагүй юм. Альберт Эйнштейний анагаах ухааны коллежийн урт наслын гений төслийн мэдээлснээр 90 нас хүрсэн хүмүүс амьдралын хэв маягийн сонголтоос үл хамааран деменtia зэрэг архаг болон хүнд өвчнийг ялан дийлэх генетикийн чадварыг өвлөн авсан байдаг. Нөгөөтэйгүр 100 нас хүрсэн хүмүүсийн тоо хурцтай өсөж байгаа бөгөөд 2024 онд 101,000 орчим, 2054 он гэхэд 422,000 болж өсөх төлөвтэй байна. Тиймээс эрүүл урт наслах нь зөвхөн генээс илүү чухал юм. Олон жилийн турш эрүүл мэнд анагаах ухааны салбарын хөгжил хурцтай сайжирсан байдал нь 100 наснуудын тоо нэмэгдэхэд нөлөөлж магадгүй юм. Гэсэн хэдий ч ахмад наснууд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн болон ахмад наснуудын эрүүл мэндийг дэмждэг бусад эрүүл амьдралын хэм маягийн өөрчлөлтийн үн цэнийг улам бүр ухамсарлаж байна. Тэгвэл таны хийж чадах эрүүл амьдралын дадал зуршил нэгдүгürt нь эрүүл зөв хооллох. Таны юу идэж, хэр их идэж байгаа нь таны амьдрал хэр урт эрүүл байхаас шууд хамаардаг. Өнөө үед Америкийн соёлд өндөр илчлэгтэй хоол хүнсээр дүүрэн ресторанууд ихээр байх болсон. Гэсэн хэдий ч энэ нь хүний бие махбод үн дасан зохицох зорилттой биш юм. Харин газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь хүнсний ногоо жимсгэх нь бүхэл үр тариа эрүүл өөх тосны хэрэглээг онцлсан байдаг. Эдгээр хоол хүнсийг хэрэглэж 7 хоног бүр загас, шош, өндөгний хэрэглээ мөн сүүн бүтээгдэхүүн, махны хязгаарлагдмал хэмжээ зэрэг нь Америкийн зүрх судасны холбоо газар дундын тэнгисийн хоолны дэглэмийг санал болгож байгаа шалтгаан юм. Хоёрдугаарт нь бие махбодын идэвхтэй хөдөлгөөн чухал. Өдөр бүр ердөө 15 минут биеийн тамирын дасгал хийх нь таны амьдралыг урт наслуулахад туслана. 7 хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн дасгал эсвэл 75 минут эрчимтэй дасгал хийхийг зөвлөж байна. Энэ зорилгот хүрсэн хүмүүс эрт нас барах эрсдэл 21% хүртэл буурдаг байна. Тэнцвэрийн дасгалуудыг бүү мартаарай. Нэгэн судалгаагаар хөгшрөх тусам тэнцвэрээ сайн хадгалдаг хүмүүс эрт нас барах эрсдэл бага байгааг нотолсон байна. 3-дугаарт нь согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах. Архины хэрэглээ их байх нь элэг зүрх, нойр булчирхаан өвчнөд холбоотой бөгөөд эрт нас барах магадлалыг нэмэгдүүлдэг. Зарим судалгаагаар дарсны дунд зэргийн хэрэглээг ашигтай гэж үзсэн боловч эрүүл мэндийн хэмжүүр болгон ууж эхлэх шаардлагагүй юм. 4-дүгüрт нь тамхи бүүх хэрэгэл. Электрон тамхи, навчин тамхи, утаагүй тамхи татаж хэрэглэх нь олон тооны өвчин үүсгэх нөхцөлийг бий болгож бие махбодод сөргөөр нөлөөлдөг. Тамхи татах нь урьсан сэргийлэх боломжтой ч эрт нас баралтын гол шалтгаан болдог байна. 5-дугаарт нь жингээ хянах. Илүүдэл жинтэй байх нь зүрхний өвчин, цус харуулт, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Нөгөөтэйгүр жингийн дутагдалт нь ясны сэргэжилт, цус багталт зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэж болзошгүй юм. Урт настай ахмад наснууд биеийн жингийн индекс нь өндөр жинт төрөлсөн, биеийн өөхний хэмжүүр болох BMI нь эрүүл байдаг. 6-дугаарт нь сайн унтаж амрах. Таны нойрны хэмжээ чанар нь ахмад насны сайн сайхан байдалд нөлөөлдөг. Хангалтгүй эсвэл муу унтах нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар зэрэг асуудалд хүргэж болзошгүй. Нойрны эмгэх нь ахмад наснуудын дунд илүү түгээмэл тохиолддог. Жишээлбэл нойрны апне буюу энэ төр зүрийн амьсгалахаа болдог эмгэх юм. Энэ нь ахмад наснуудын 20-30% сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. 7-дугаарт нь харилцаа холбоог бий болгож хадгалах хэрэгтэй. Харвардын их сургуулийн судалгаагаар урт удаан ад жаргалтай амьдралд юу хүргэдгийг судлахад харилцаа холбоо чухал болохыг тогтоожээ.
Харвардын их сургуулийн 268 оюутныг хамруулсан энэхүү судалгаанд эрүүл ад жаргалтай харилцаа нь сэтгцийн болон бие махбодын доройтолыг удаашруулахад тусалдаг бөгөөд нийгмийн харилцаа холбоо нь илүү урт удаан ад жаргалтай амьдралын илүү сайн урьдчилсан үзүүлэлт болдог болохыг тогтоожээ. 8-дугаарт нь стрессээ удирдах. Стресс нь мансууруулах бодис эргэлтээх, тамхи татах, арх уух, хийт их идэх зэрэг бусад эрүүл бус зуршилд хүргэдэг. Эрүүл мэндэд үзүүлэх стрессээ удирдах зарчим нь нэгдүгээрт нь стрессийн их усүрийг тодорхойлох, бодол санаа үйлдэлээрээ үүнд хэрхэн хувь нэмэр оруулж байгааг тодорхойлох. Хоёрдугаарт нь стресстэй нөхцөл байдлаас холдож алхах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь уур хилэн бухимдлыг арилгахад туслана. Гуравдугаарт нь өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч оронд нь нөхцөл байдлын эерэг талыг хайж олоорой. Дөрөвдүгээрт нь бусадтай өөрийн мэдрэмжээ хуваалцах. Тавдугаарт нь хамгийн чухал нь өөрийгөө болон бусдыг уучлал сурах хэрэгтэй. 9-дүгээрт нь өөрийгөө үргэлж залуу гэж бод. Энэ бол насанд хүрсэн хүн хүүхэд шиг ашигладаг Петер фон синдром биш юм. Энэ бол хүүхэд байхын хамгийн сайхан хэсгүүдийг дахин олж авах тухай ойлголт юм. Үүний тулд нэгдүгээрт нь өдөр бүр инээ. Дотны найз нөхөд гэр бүлийн гишүүдтэйгээ цагийг өнгөрөөж өдөр бүр инэх олон шалтгааныг олоорой. Хоёрдугаарт нь үргэлж суралц. Өөрийн дуртай хоббигоо эхлүүлэх эсвэл шин сэдвээр судалгаа хийгээрэй. Гуравдугаарт нь байнга судлах хэрэгтэй. Ажиглаж байгаа зүйл мэдрэмжийнхээ талаар асуулт асуу. Өмнө хизээч очиж байгаагүй газар руу аялах хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь тоглол бас хөгжилт. Тоглоом нийгмийн харилцаанд оролцож, дуулж, бүжиглэж хөгжилтөөрөө. За 10-дугаарт нь зорилгоо олох. Java Network-ийн судалгаагаар 50 ба түүнээс дээш насны 6985 хүн хамрагдсан энэхүү судалгаанд амьдралын илүү хүчтэй зорилго нь эрт нас баралтыг бууруулахтай холбоотой болохыг тогтоожээ. Өөрийн хувьд хамгийн үнцэнтэй зүйл юу гэж бодож байгаагаа бодорой. Хэрвээ та зорилгоо алдсан гэж бодож байвал өглөө босох өөр шалтгааныг хайж олоорой. Үүний тулд найзтай туслах, сайн дурын ажил хийх зэргээр. Насыг тоогоор хэмжиж болох ч эдгээр жилүүдэд аль болох сэтгэл дүүрэн амьдрах нь жинхэнэ хэмжүүр юм. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.